Юу яцгаана ингээд удаан Mobile Legends бичлэг хийсэнгүү энэ удаагийн бичлэгээрээ хоророгийн саяхан гаргасан бичлэгийг болцсон. Тэгээд тэр бичлэг нь би өөрөө Advanced сервер орч чаддаг байхгүй. Тэгээд бичлэг нь госцсон байхгүй. Тэгээд энэ бичлэгэн дээр болохоор шинэ Батар Сильванагийн талаар жоохон юм гарах болно. Энэ болохоор Advanced сервер дээр нэмэгдсэн. Удахгүй чиний сервер дээр гарах байх гэж бодож байна. Пассив нь яадаг вэ гэхээр Сильвана скил хийх болгондоо айлын хүн дээр марк үүсгэн. Тэр марк нь нэг марк болгондоо 10 бол magic resist-ийг хасна. Тэгэхээр марк нь дүүрсэн бол одоо Сильванагийн скиллүүд нь 30%-аар илүү хүчтэй ордог болно гэж байгаа. За эхний скил нь болохоор 2 үе шаттай. Эхлээд дарангууд л айлын хүнээ станддаг байгаа. Тэгээд айлын хүнээ ононгууд л 2 дугаар дарах эрх нь орж ирдэг. Тэр нь болохоор өөдөөс нь дайртаж ингэж урагшилдаг байгаа. Өөр тийшэж болно. 2 дугаар скил нь яадаг вэ гэхээр 2 дугаар скил нь эргүүл өөрийнхөө сэлмээ ингэж эргүүлээд өөрлөгөө татдаг байгаа. Тэгээд татах зурандаа айлынхаа үнийг цусыг гүйлгдэг, magic damage-ээр гүйлгдэг байгаа. Энэ скил миний хувьд бол ер нь нэлээд л амар broken skill байж магадгүй гэж бодож байна. За хамгийн гол скил болох ultimate skill нь болохоор одоо дарж charge хийж хагаад одоо үсэрч хэргэлдэг. Тэгээ үсэрч хэргэлэхдээ удаан дарах тусам range нь томордог байгаа. Их онсон баатар дээрээ биш үү? Тэрийг нэг яг тойрсон очсон бөөнхий юм дотроо төгчээд тэндээс хөдлөгдөг байгаа. Ямар ч blink skill болон dash skill ямар нэгэн flicker хүртэл тэндээс гарч явах боломжгүй. За тэгээд тухайн скил нь ганцхан баатар дээр одоо ганцхан баатрыг ил тэндээ төгждөг байгаа. Босдонгаараа авчиж болох байх гэж хоророо тайлбарласан. Тэгээд үүнээс гадна Чоугийн бүр immune dash хүртэл энээс гарч чадахгүй байгаа та нар анзаарч байгаа бах. Шинэ хэр Сильвана гэдэг эмэгтэй баатрыг та бүхэндээ танилцууллаа. Хизээ гарах нь одоогоор тодорхойг байгаа. Тэгээд үзсэнд баярлалаа.